сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Манай MBC телевизийн Кыргыз үйлдвэрлэв гэдэг нэвтрүүлэг та бүхэнд хүргэж байна. Энд Кыргыз сумын Болгон хангавагийн малчин Нимбогийн төв төхөөрөлцөн ирээд байгаамаа. За энэ Нимбогийн Нимбогийн гэргийн алтан цэцэг бид гурванд ярилцсан. Яагаад гэвэл энд сумынхаа жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хөгжлийн сангаас өөрөөр хэлбэл зээл авч тэрийгээрээ бүтээл хийдэг ийм улсууд байна. За энэ гол бүтээл нь бол ерөөсөө энэ Монгол хутлаг гэж уламжилт манай ард түмний 100 жил ашиглаж хэрэглэж ирсэн энэ кенцэр хүүд угалцтай Монгол хутлуудыг хэрхэн яаж үйлдвэрлэдэг тухай энд ярилцах юм. Энэ хоёр залуу маань энийг олон жил ингэж ард түмэн Кыргыз сумынхын замын дэргэлдээ баруун туруун зүүн говь цагаан хайрхан гэсэн энэ сумын малчтад энэ энэ гангарааны готлыг үйлдвэрлэж гэрээрээ малаа сүргээ хариулахын зэрэгцээ энийг үйлдвэрлэж ингэж хөргөдөг. Олон уралдаан тэмцээнүүдээс бас шагнал цом хүрсэн ийм хоёр залуу байна. Ингээд манай алтан цэцэг бол шүүр гэж хэлдэг энэ Монгол аргаар ойдог энэ гутлынхаа хээг дараа сууж байна. За энд бол бас манай Нимбо өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийд юм байна. Тэгээд за сайн байна уу Нимбо? Ажил төрөл сайн уу? За гэрийн эзнээс салхигалж ирээ эхлэе гэж бодож байна. Энэ сайхан уламжилт энэ 32 угалцтай, 16 угалцтай, 8 угалцтай энэ Монгол гутлуудыг хийх санаа хэрхэн яаж төрөв? Энэ тэгэл анхан л ингээл энэ ах дүүнээс суурал тэгэл хийгдэл өгч байгаа юм л да энэ бол. Тийм үү. Ер нь танаа багт энэ уламжилтаа танаа ах дүүнэр хамаатан садангууд ийм усуд байсан уу? Байгаа олон байсан. Одоо ч эхэлж байгаа. Тэгээ та нар бол энийг дагнаж байгаа юм байна тийм ээ? Тийм, ер нь сүүлийн жилүүд энийг голчилж ирэн хийж байгаа юм шүү. За энэ бол ингээд нөгөө угуулж тавьдаг барууд гэж хэлэх үү? Барууд. Энэ дээр ингээд төмрөөр хийгээд бэхэлцсэн. Тэгээд дээрэс нь энэ дунд нь арсаа тавиад өөрөөр хэлбэл арсаа ингээд тавиад шууд дораал ингээд яана гэсэн. Гаргана гэсэн. Энэ бол яг та өөрөө малчин хүн гэсэн тийм ээ? Тэгээ нууц ушул хичнээн шир бод нээсэн хэд гаруй мал байна. Нэг 200 гаруй богтой. 10 гэдэн нөхөр байгаа. Хүүхэд хэдв? 4 хүүхэдтэй. Цөмөрөө сургуульд. Агыг сургуульд. Тэгэл та хоёр малаа хариулаад ажуу завчлаагаар ийм ажил хийнэ. Тэгээ завчлаагаар нэг энийг хийгээл. Захиалга хийрдэг үү? Ирдэг. Захиалга хүмүүс тийм гутал, тийм харьцмарын гутлыгаар захиалгатай тэрийг нь хийж өгөөл. Тэрийг хийж өгөөл тэгэл. Тий. Ер нь хэцүү хэр зэрэг хүнд ажил юм энэ? Ер нь жоо хатуу талдаа ирнэ гоёхт. Тий. Энийг чинь ингээд төрийг нь ойн, наан шагална, тэгээд хээ хоороо гаргана. Тийм үү? Энэ хоорын энэ хээний доор ямар нэгэн дэрс мэрс хус мус хавчуулсан тийм байна уу? Энэний доор болохоор тийм урд нь тийм нэг хус мус дэрс мэрс хийдэг байсан гэсэн. Тэгэхээр тэр оронд тийм мэдсэн утас хатууруулж яагаад ингэж хийж өгдөг. Хийж өгч. Хийж дарсныхаа дараа. Тэгэхээр энэ жаахан ийм хүнд талын ажлын нөхөр хийдэг, ойдог шиддэг та хийх үү? Танаа нөхөр оих уу? Ойн тэгэл удаатахаас устдах юм арга л хийдэг. Тийм үү. Тэгээд би сонссон шүү дээ. Энэ тэнд үзэгчдийн худалдаанд оролцохдоо зэрэг Улаанбаатарын үйлдвэрийн гутал аваад ирсэн байна энэ гэж хэлсэн гээд. Тий харин энэ тэнд очтод нурхлоор Улаанбаатарын гутал авч ирээд авчиж хэлдэг байхгүй. Тэгээд Улаанбаатарын гутал ялгаа юу? Энд танаа юм юу? Зөндөө байгаад ингээл гараар бүгдийг зоолно. Тэгэл гараар нэг өрчлөн ингэж шагларын хийгээд. За. Энэ гутлыг машинаар ойсон гараар ойсон ингээд үцгэдээ зэрэг баг ялгаагүй шахууд харагдаад байна шүү дээ. Би бодож бас тий хүмүүс арч тэгээ машинаар өчж шилдэг байхгүй. Ингээд бүгдийг чинь ингээд ингээд өстой зүгээр л нэмэрчлэн ингэж чадчих юм шүү дээ.
Ийм утсаар ойчгно. Аа. Энэ материалуудаа та нар хаанаас татж яаж авдیں۔ Материалуудаа манайх юунаас хотоос авдیں۔ За. Энэ юу байгаа байхгүй юу? Муу материалаар хийчихлээр энэ гулцтай готл. Муу материалаар хийчихлээр энд халцраад. Аа. Тэгээд энэ гулцнаас нь тэрний материал муудчих гэдэг байхгүй юу? Тэгээс гар хийцээр өгч байгаа юм чинь чанартай готлоо өгч байгаа. Чанартай материал гэж их боддог. Аа. Одоо энэ ногоон илгээр одоо 3 хавцсан байж та тийм ээ. Энийг одоо ингээд харахаар ер нь одоо Улаанбаатар готлоос ялгах юм хаалгал байна шүү дээ. Гараар хийсэн. Улаанбаатар готлоо энийг бол машинаар үйдэг юм болов уу? Машинаар л үйдэг гэж ярьдیں۔ Шүү дээ. Тэгэхээр хараагүй болохоор тийг хэлчихлэхгүй юм л та. Тийм үү. Өөрөө яг хаана төрж ирсэн хүүхдүүд та? Би одоо хөдөө төрөл одоо тэгэлхтэй л амтэрч Аа. байна. Сургууль соёлоо төгсөөд. Сургууль соёлоо төгсөөд. Нөхдөдөө танилцаа суугаад хэдэн жил болж байгаа вэ? Тэр одоо 14 жил болчихно. Тэгэл тэр үед л одоо ингээд оёол яваад байгаа юм. Тэрээс урд үйж эхэлчихсэн мэт тэгэл гэрчээрэл тэгээ энд гэрчээрэл нөхдөдөө суугаад тэгэл хоёулаа үйдэг болол одоо ингэж байна. Аа, урд нь одоо суухаас танаа нөхөр бас ойж исэн. Тэгтээ бас ор зэрэг үйдгэсэн байгаа. Ээж нэг уран хүн байдаг аахгүй. Аа за. Би тэрийг л хэлүүлэх гээд байна шүү дээ. Тий? Хатана хадам ээж. Манай хадам ээж болох нь удаа ч гэсэн аймагт юм ийж байгаа. Улаан хамт байгаа. 60 гарч гисэн юм байна. Аа за. Тэгэд одоо ингэдэг шүү дээ. Хүмүүс ч одоо ер нь хадам ээж умааны бадны хүмүүс энэ төр гэдэг их муухагаар хэлээд байдаг. Тэгээ танаа хадам ээж бол мундаг уран чадвартай одоо ийм уран мундаг хүн байна шүү дээ, тийм ээ? Тий, тий. Чи бахархч явдаг. Мэдээж бахархалгүй яах вэ? Аа. Умааны бадны хам гэж хэлэхгүй бай. Харин тэгж хэлэхгүй. Аа. Сайхан юм байна. За, их сайхан. Аа. Ер нь илэн далангуй ярилцъя тийм ээ? Тий. Одоо тэр таны ард эсхий уул байж гэн тэр. Тий. Та нааш нэгийг аваад ирдэ одоо энэ. Тэгээ энэ чинь одоо жинхэнэ Улаанбаатар гутлууд бол энэ наамал уулын чи өөрөлдөл энэ наамал тийм үү? Энэ наамал уулын чинь ийм эсхийгээр доторлдгоо үстэй. Болдгоо үстэй. Эсхийгээр мэдгүй юу гэдэг юм бол наамал бол дотор нэг даваа маа давхарлж ярьж байгаа л нэг эсхэн цэргээд нэг байдаг шүү дээ. Тиймэрхүү материал хийдэг шиг байна. Аа. Манай энд болохоор энд энгийн тойролол юм даваагаар нааж ивэл голд нь ийм Монгол цагаан эсгээгээр. Аа. Энэ дотор уулын хийж өгнө ширэн дотор. Тэгж үлсэж байна. Бас ингээд одоо наасан биш цоохролцсон гутал бас байж шүү дээ. Айлгийн цоохролцсон гэж. Аа энэ улаа. Уул цоохролцсон ултай гутал. Энэ тий? Тий энэ эсгэл боллоо байхгүй юу? Аа. Ингэж хайраад энд даваагаар нааж өгöd. Тэгээд туучж өгнө гэж. Тэгээд ингэж давхруулаад л хата энд. Аа би буруу хэлээд байгаа юм байна одоо. Та нар туучих гэдэг юм байна тийм ээ? Тууч. Аа. Тэгээд цагаан эсгийгээр уулсан. Тий. Улаанбаатар гутлууд цагаан эсгийгээр уулдахгүй дандаа хөрөн ширээр уулсан байдаг л дээ. Хөрөн шир, хөгшир. Аа бас байна уу? Тэгэхээр бас та хардах нь аргагүй юм байна. Тий. Тэгээ энэ одоо нууц биш бол ер нь дунджаар ямар үнэтэй байдгийг одоо манай үзэж байгаа үзэгчид бас харж байгаа бах. Ямар үнэтэй хэрхэн яаж хийдэг энэ одоо гээд тэгэхээр энэ бол энэ цэвэр Монгол эсхийгээр хийдэг ийм одоо гутлууд байд юм байна л да. Үнэн нэр нь одоо ямар гарах вэ? 32 гутлтай Монгол гутал. Тэгээд гулцныхаа юунаас суулж энэ орж байгаа материалаасаа. Тий, кенасаа их байгаас нь. Аа. Тэрнээсээ л болно. Дунджаар тэгээд дээдлийн гутал 3-400 тэгээд түүнээс доошлол кгээс нь шалтгаалал. Аа. Энэ тэгээд доошлол. Одоо нэг гутлыг хэдэн өдрийн дотор хойж байна? Өөрөөр хэлбэл нэг хос гутал шүү дээ. Энэ гулцтай. Гулцтай гутлыг тэгээд гулцын даржныг энэ чинь тэгэл кгийн шаглахлаар 2-3 хоног зарцуулдаг байхгүй гараар шаглаж байгаа учраас. Тэгээд улын нааж хатааж өрөөл уяхтыг 7 хоног дотор хос гутал. 7 хоногийн дотор гарна. Аа. Бас л хугацаа авд юм байна тийм ээ. Тий. Гараар жилд хичнээн гутал хийдэг үү? Тий чинь тэгэл жилд юу яад шүү дээ. Өвөл одоо өдөөс хойш хэрэгжлэх бодлоо 100-д бас нэг тийж нэг юм хийгдээд байх цаг гардаг учраас. Өдөөс хойш нь. Өдөөс хойш л тэгэл. Тэгээ өвлжэнд буугаал тэгэл одоо 40-50 гоо. Тий. Тэгэл дуу. Тэгээ өнөө жил одоо та хүүхдч бас ийм юуны нөгөө сум хөгжлийн сангасаа зээл бас авсан байна шүү дээ тийм ээ? Тий. Тэр ер нь хэр зэрэг үр дүнтэй байна уу? Манайх урд нь хамрагддгүй байсан юм аа. Тэгээ энэ жил аваад юу яасан?
үр дүнтэй тэгээд Аа. ядаж хотоос ууш чанартай материал татж ирж байгаа тэгээд тэр наа. Аа. Тэгээд одоо ингээл аяа сууж байна. Аа. Зөв. За. За гэрээ эзэнтэй хөөрий одоо бас эн чинь ийм их ховор нандин эд та одоо хийдэг юм байна. Бас одоо улаадхаас бус оёлдол бас хийдэг гэж Аа, ярьдаг. ер нь улаадгаас устдах юм бол хийн л да ер нь. За. Тий. Улаадж яагаад чадахгүй вэ? Бас нэг эвэн олох байгаа юм. Уллах гэсэн үгшүүд улаадах гэдэг чинь. Тий. Тэгээ улаан аваачиж одоо их биетэйгээ Тий, одоо холбож- холч ойнол гэсэн. Аа. Тий. Гэтэ бас би бас чаддаг юм аа тэр. нэг л болж өгөхгүй. Нэг л болж өгдөг. Гэхдээ энэ одоо хээнүүдийг бол та ойн Шүү шагнал. шаглаад ойн. Аа. Асуудал. Тэгээд одоо хүүхдүүд цуг сургуульд та хоёр маань одоо ингээд энд бас малаа маланга нүүж суунга одоо энэ сайхан бүтээл хийж байгаад их баяртай байна л да. Манай үжиж суугаа үзэгчд бас одоо та бүхэнд хандах байх гэж бодож байна би. Яагаад гэвэл энийг чинь хараа сууж байгаа хүмүүс байна шүү дээ. Ийм гуталтай болох юмсан гэж байгаа хүн байна шүү дээ. Би шүү дээ. Тэ? Ер нь Улаанбаатар төвлөрсөн гутлаас танай гутлын үн хайцангуй хэмд байна уу? За ер нь баг ойролцоо шахуудаа ер нь баг. Аа. Тий. Нэг нь тэнгиж сайн хийж байгаа, сайхан хийж байгаа нөхцөл. Та нар энийг сургасан багш нарыг бол одоо та хэн хэнийг нэрлэх үү? За одоо Алтан цэцгээд манай бэргэн байгаа. За. Төмөр очроод манай нэг нагц байгаа. Энэ хоёр хүнээс л болон бас би болон сурсан. Уг нь энэ гутлаа ихийг. Тий. Одоо энэ багтаа энд амьдарч байгаа юу? Тий, энэ багт энд амьдарч байгаа. Зөв. Одоо энэ ингээд энэ та одоо яах гээд байна уу? Одоо Яг ямар загвартай байд яаж хийдэг юм бол тэгвэл жишээ та үзүүлдэ манай үзэгчдэд. одоо энийг ингээл тавиал одоо Тавилаа. За. дараа л хийн. Одоо энэ жоохон цаатлаас норгоно л да. Нөгөө үндсэн тавьсан. Тий. За. Сарсан. Тэгээд одоо энэ бар гэдэг нь одоо гал дээр тавьж бас билээс гин халаа. За. Тэгжээж ингэж нөгөө муран сууж гарч ирээд тэгэл анхуу зүрхээ заадал. Дэргүүж орож ирээд. Тэгээд одоо энэ гол гээд одоо үтс хат үтс гэж өгнө. Энэ булгарын өөцгөө хаашлаа гэж гин. Нарийн. Энэ одоо ингээд саяын чинь нөгөө загвар нь хийн гараад ирчихэж штеп. Одоо юм зүйл зүгээр ингээд хийн гарч байгаа. Хүчтэй тэр нөгөө норгоод халуун юугаар дарвал томбоогоо тогтно гэсэн. Томбоогоо тэгээд ингээд. Тэгээд энэ ховл руу нь одоо нарийн утас юм уу? хатуу утас. Тий, хатуу утас гэж нуруу гаргаж өгнө. Тэгэхээр ингэж товоож гарч ирэх нь. Тий, одоо тэгээд тоож ингэж байна. Одоо ингээд энэ танай гэргий одоо ингээд бас шивчлээ штэ энийг. Юг гаргацсан. Энийгээр уцаа харуулаад хоёр талаас нь ойх уу? Гэхдээ нэг талаас бол одоо шүүдл одоо. Заад өгч. Бас шимхлүүр их ер нь ажиллагаатай одоо ажиллагаатай юм байна тийм ээ. Ойх утас нь одоо энэ. Нарийн минц утас байна уу? тий, нарийн тосон утас. Тосон? Тосон шиг нарийн. Тий, нарийн утас. Нарийн утас. Тэр юу гэсэн үг вэ? Одоо тосон гэдэг нь? Хөдрөл утас гэж нэрлэдэг юм. Хатуу. Энэ цөм өөр гэсэн стандартууд одоо энд байна гэсэн үгтэй тийм ээ. Тий, ер нь бөхөл гэсэн үг л дээ хатуу. Энэ Монгол гутлынхад энэ хуучин одоо манай Монгол Улаанбаатарт үйлдвэрлэжсэн Монгол гутлуудын одоо зуузаа гэж хэлдэг дээ тийм ээ. Өсгий. Энэгүүгээр ирдэг байсан шүү дээ. Одоо тэгэхээр энэ өөрийнхөө яг одоо амьдралдаа өмсдөг гутлынхаа хэмжээний одоо ингээд өсгий зуузаа ингээд хатуулах гэсэн байна л дээ. Энийг нь юугаар хийдэг? Одоо энийг нэг бол хөх ширээр, нэг бол эсгээ хаашлаад ширж гин. Тий. Эсгээ хаачиг ширж. Тий, ширж, шаглж гэсэн нэг баг. Одоо эсгийг хатууруулж өөр ингээ хатууруулаад тэгж гин гэсэн. За энийг төрийн оймсны төрийн хараа гэдээ одоо нэрлэдэг л дээ. Энэ за загвар нь хаана байна? Загвар нь энд. За энэ дээр бас яг саяын адилаар хийгээд одоо энийг ингэж ойхон.
Нүрөө гаргаж өгөөд. Энэ одоо тэгээд машин хоёсон гэж хэлэх ч одоо бараг л адилхан шахуул болчих л дээ. Их юу гарах уу? Одоо та хийж гэнэ үү яг? Та манай үзэгчд ингээ харуулдаа яг хадгаж байгаа. Саян цооснороо ингээл нэгээр ингээл зөвлөлт хийж байгаа. Ер нь их ажиллагаас болж байна. Шинэ хоёр цоохтой юмс шинээр хийж юм шаард. Одоо таныг уран хүн гэж би хэлж болох уу? Тэгээд Зөөлөн хоёул хэрв. зээл ойлоо энэ. Дээд юмсаад өгчихнаа. Ойд өмсчихнаа. Тий. Загвар магварын бас хувцс мус ойх уу? Сонирхож байна аа. Зөөлөн хоёул бол ер нь эдлэгээ бол гайгаа үстэй ажиллагааны хувьд. Гайваа. Энийг гутлыг бодвол гайваа. Энэ гутал ер нь эдлэгээ хэр даад юм дээ одоо таны ойсон гутал. Хүн өмсчгээд явж бол. Үгүй яг хөө тэгэл өмсчгээж бол сайхан харагдана. Өмсч байгааг үнээсээ шалтгаална шүү дээ. Цэвэрхэн өмсдөг бол тэгэл цэвэрхэн өмсдөг хүн бол цэвэрхэн өмснө. өхрөмсдөг. Ер нь өмсч байгаад энэ миний гутал байна да, миний ойсон гутал байна да гэж таньдаг уу? Танилгынхаа шууд бидэн дээр тусдаг. Яриг хийсэн болохоор шууд бидэнд харагдал. Бахархах сэтгэл төрдөг үү? Зарнаа тийм сэтгэл төрнө. Би энийг чинь ойсон штэ. Одоо гэж бодогдох. Тэрийгээрээ бахархах, хийсэн хөдөлмөрөөрөө бахархах. Ер нь залуучуудад хүүхдүүдэд та хандж юу хэлмээр байна? Чангаар биш. Одоо тэгэл өөрийнхөө дуртай юм хийгээл одоо уламжлалт одоо энэ тал хөгжүүлэл тиймэрхүү юм сайн хийж яваар юм шиг санагддээ надад. За энэ таны хийж байгаа хөдөлмөр одоо та хоёрын хийж байгаа бүтээл ингээд хүнд хүрээд одоо өөрөөр хэлбэл Увс аймгийн Кэргас сумын одоо гутал гэдэг ч юм уу бэрээнд болох хэмжээнд одоо хүрчээ гэж би ойлгож болох уу? Одоо яарч тэгэл уяал ингээд явжлаа одоо тэгэл явандаа тэгэл хүнэнд одоо их л цагаалгаа өгчөөрөл авдаг юм л да яа. Тэгэл яварч ирсэн тэгэл наан цаана аваач буурлуулж яриад тэгэл юм бэл. Энэ хийхгүй байгаа ийм хөдөлмөрийг сэтгэж бодож олохгүй байгаа зүгээр байгаад байгаа хүмүүсүүд их байна л дээ. Эднэрт хандаж танд та залуу хүний хувьд тийм ээ. За яг одоо энэ хүн ч яг сурсан юм хийгээ өгнө гэж бас сайн юм л да яа. Үргэлжлүүлээд одоо ингэж аваа явж ийнэ гэдэгт нь. Бас нэг тэгвэрээс жоох бахарх тэгэл бас тий. Хүн өмсчгээд явж хахад сайхан харагдана. Гоо яг хөө тэгээд ингээ хүн өмсөө явах ч бол гоё л харагдчих таас. Тэр хүн ч бас өмсөн ч бас өөрөө дотор бахархалтай юмс юу. Манай Кэргас сумын чих олон одоо үзэгчлэн худалдаа сум орон нутгийнх нь одоо өдөрлөгөө зохион байгуулдаг л да. Цагаан сарын урталд хийж ил байдаг. Одоо ингээл өчигдөр уржигдөр бас Кэргаст хийж ил байна. Үзэгчлэн худалдаа гаргаж ил байна. Ямар одоо үзэгчлэн худалдаанаас ямар шагнал хүрдэг танаа энэ та хоёрын хийсэн бүтээл. Одоо сумаасаа энэ баруун туруу мурууна үзэгчлэн худалдаа асуудал тэгэл ирнэ тэргэн байрын л энэ Кэргас мэрасаас бол авч яасан. Аваад байгаа. Тий. Аймагт орж үзсэн үү? Аймагт нэг 2 удаа орсон. Гэтэ нэг байр шалгаруулаг гэдэг бол. Шалгаруулаагүй. Тий. Үзэгчд ер нь худалдаа авалт нь хэрэг байна. Ер сайн байдаг шүү дээ. Авдаг одоо 3 авч ярдаа готл одоо энэ гулцтай готлонтлыг сонирхаал. Гар шаглаар ихлээр нь хүмүүс их сонирхож авдаг л даас. Тэгээ эдлгээтэй гэдэг талаас. Тий. Хүүхдийн гутал. Дээр үе цагаан хайрхан суманд одоо энэ хүүхдийн Монгол гутал бүр бэрээнд болцсон байсан байхгүй. Одоогоор бол та нар хийдгүү. Гээд гэхдээ манай гэгтэн гутал баг энэ алга байна харин нөгөө худалдаа авчид их олон болоод байхгүй болцсон болов гэж би бодож байна л дээ. Хүүхдийн гутал. Болдод хам гинэлтик хүүхдийн гутал. Цөөх 90 хүүхдийн гутал цөөх ноёд. Тийм үү. Хүүхдийн гутал бол угаж хийхгүй ч дээ. Хийвэл хийн тэг хийхгүй хийвч цөөхөн гинэлтэй. Бас. Тийм үү. Хүүхдийн гутал уйлж явна гэсгийн дойж өгчөөл. Түүнээс шөөрön нэг их тэгж уйддаг юм бид.
Одоо том кино голтол хийж чинь. Өөрийнхөө хүүхдүүд бол гутлаа яадаг чинь. Өгнө. Цаашны мор усгүй гэж нэг үг байдаг шүү дээ. Арай өөрснөө ийм гой гангийн юм гэж тэрнээсээ арай өмсөхгүй байгаа юм шиг үстэй чинь. Аа. Яаж тэгж байна? Чи нэг дуу муутаа дуурайд энэ айгу бол айгу хүүхдүүдтэй хийж өгч чаддаггүй. Зав гардаггүй ч байх магадлал их шүү дээ. Бараг тиймэрхүү. Бусдын захиалганд ороод тийм ээ. Одоо өвөл бол чинь гээл тэгэл хүмүүст готлоо ял өвөл талд орж атал хүүхдэдтэй готлоо хийж явах гэж өөртөө гоё живсах ч юм уу. Тий. Тиймэрхүү талаас гардаг. Тэгээ загсчийн мор усгүй дээрх үнэн үг байгаа юм. Бараг л энэ. Гэж би боддیں۔ Тий. Тиймэрхүү байд юм шиг байна да. Юм хийдэг хүн өөртөө нэг олигтой юм наадгүй энэ төр тийм тал бас байд юм шиг байна л да тийм ээ. Тиймэрхүү болох гэдэг аа. Тиймэрхүү тал гардаг. Ер нь завчлаа хэрэг гардыг. Гайгүй. Тэгэл. Гайгүй. Гарахаараа л энийгээ бариад авах уу? Тэгээ зав гарахлаараа л энийгээ ямар санагдал энийгээ л барьдаг шүү дээ. Тий. Энэ Facebook одоо сошиал энэ орчин цагийн энэ евро ордгоо одоо дата мат ашиглаач юм интернет лөө. Тэрийг нэг орхон жорно л да тэр орох зав гардаг юм хаяал. Өөрөөр хэлбэл тэрлээ орохын оронд энийг хийж яхна. Тий. Гэрхтээ. Ашигтай гэж үздэг үү? Ашигтай гэдгээс илүү тэгэл тэрийг нэг сонирхдаггүй тэгэл. Орчин цагч одоо тийм юм бас их хэлбэг дэвлэг болсон байж таа тийм ээ. Энэ одоо залуу улсууд та нар хаана харьцангуй одоо 30 гарсан улсууд байгаа байх л да миний бодоход тийм ээ. Тэр нэг юм бас байгаад байна залуучуудад бас сайн ч юм уу гэдэм шиг байна. Тааруу ч юм уу гэдэм шиг байна. Энэ талаар ер нь ямар бодолтой байдгийг. Гэхдээ ер нь л янз янзын сонсогдсон шүү дээ. Тэр сайнтай сайн саартай саарлаад байх шүү дээ. Тэр ч бас хэрэгтэй гэдэг хэрэгтэй юм байл бас. Одоо сургуулийн хүүхдийг хүртэл одоо юунаас нөгөө ухаалаг утсаас хөндөрөх тийм шийдвэр гаргаад байна л дээ. Тий, тийм л одоо хэлэл байна л таас. Нийгмийн хөгжил рүү оруул тийм ээ. Тий. Ер нь танаа сумын сургууль, энэ сумын удирдлагууд, цэцэрлэгүүд ер нь хэр зэрэг ажилладаг гэж та боддгоо? Ер нь гайгүй л гэж ер нь үздэг шүү дээ. Тийм үү? Тий. Танаа багч нь бас тэгж жагаад яг булган хангааваг бол бас нүүдэг суудаг багуудын нэг тийм ээ. Тий. Давж өвлждэг одоо. Тий. Бүрэн турун хангиж орж ирж хамарчдаг гээл одоо янз бүрийн. Тий. Тий. Өвөл болохоор энэ хэрэгс нуур талдаа орно. Тий, биелэрнэ. Тий. Тэгэл нэг тиймэрхүү нүүдэл хийгээл. Хавар номорд болохоор одоо ингэж орж ирэл. Ангилцсан голоор норж ирж хаварчл намарчл. Нарны даллагтай газар дээр хэдэн балаан л гэж намрын дунд сарын 15-ны тэнгэр ажигласан цаг цагийн үеэр давтаж төрхөө алдлгүй садиг түүх улваалж өвгдийнхээ нутагт эзэн суусан гэсэн энэ их сайхан мөр одоо чимэд орж шүлэг орж ирж байна л дээ. Ягаад гэвэл та нар малангаа ямар нэгэн одоо тийм татлаа түлхээгүйгээр энэ сайхан уламжилт өв соёлоо хадгалаад явж байгаад би та хоёр дахь баяртай байна хөдөлгчний хувьд бол баг баргаад за тэгээд аймаг орон нутгаас одоо ч юм уу энэ телевизээр дамжуулаад одоо ер нь юу хэлмээр байдгийг. Одоо ямар юм тэгэл одоо яг энэ Монголынхаа одоо эндсэн одоо тэр дээл уц готл мотлоо тиймэрхүү бүтээгдэхүүнийг одоо хийсэн цааш чанартай. Ер нь хийж уламжлал алдалгүй бол одоо тиймэрхүү юм бодож явд шүү дээ. Ер нь уламжлалаа алдахгүй тийм өв соёлоо хадгалж хамгаалж явах гэсэн. Айл болох гайгүй л. Бүхэл юм хийхийг л одоо ер нь л бодож явна. Манай энэ Кэргсум чинь бас нэг онцлог нь хоргон дотор дээлэр их ангардаг штэ. Тий. Ер нь илүүгүй энд та хоёрх уу та зүүх үү дээр арьсан. Энэ. Тэгээ одоо хоргон дотор дээл гэж өөрснөө илдээд. Өөрсдөө арьсаа илдээл саваал илдээл. Тэгэл дээл уяал юмсан ш. За ингээд одоо би асуугаагүй. Би нэг хэлчих юмсан гэж бодсон тийм үзэгчтэй хандаад хэлчих үг байна уу? За улуугамд суугаа ээж дөрөнгөгт. Одоо тэгээд энэ өдрийн нэмэндийг дамжуулъя. За баярлалаа. Та ч одоо хэдэн онд сургууль төгссөн ангийн найз нөхдүүд хаа байна? Одоо би одоо ер нь
5-6 дараа ингээс гарсан л Аа. да. Тий. За одоо ер нь улуугом тэгээ хоолой байгаль дээр юм гэдэг шүү дээ. Тий. За энэ хэрэггүй. Энийг орхи яваа. За тийм нүд байгаа тийм ээ. Энийг тайлбарлана хоёул. За энэ бол одоо За энэ тэр хамар маамар гарах гэргэлэн соогоо гэж. за Хотлын нэр ханшаар. ааха. Тий. Энэ чи хуучин цагийн одоо гөрөөсний ивэр. Тий гөрөөсний өвөр. Одоо ийм өвөртэй гөрөөс байна уу? Байгаль ялгээд ирнэ. Байд болов уу? Байх. Аа. Байдаг. За энд одоо юу байх вэ? Наадах нь одоо дэгэтэй шүүг байна. Хадгаад Тий. буцаж энэ тэглүүрээр уцаа татчих гаргаж ирэх юм тийм ээ. Энэ цөмөр хэрэгтэй байгаа хэл энэ. Энэ одоо юу нэ түрээний чивэр. Одоо энэ түрэг гэж ойлгоход. Өөрөөр хэл энэ тий. Энийг энэ гурвыг авчихад энийг энд тустай юу эднэрийн тэр шивэрүүд наа. Одоо энэ гурван давхрыг ингээд хавчдаг тэр юм байна уу? юм байна. Ийм. Энэ бүрх том. Тий. Урт гардаг гурваар авчихад энийг хэрэгэлдэг байх нь. За энд хутга уу? Энийг өө авдаг. За. Энэ чинь янзын шүүв янзын хутга. Тий. Хөдөө нэрмээр ингээд одоо. Тий одоо энэ гутлыг хавчихад бол ингэж ногоон илгээ ингэж тавиад. Тийм цоолол. Тэгээ одоо энэ шиврээр хатгацсан байна тий. Тэгэл гурвуулангийн нийлүүлэл ингээд уйнал гэсэн үг л дээ. Гурвыг давхарлаад. Тий. Тэгэл. Тэгээд хоёр талаас нь хатуу булгаараар хавчиж байгаа шүү дээ. Тий. Энд хатуулгатай байгаас. Тий. Дотор хатуулгатай байгаа гэсэн үг. Тэгэл ингээд нийлүүлэл авчих. Тий. Тэгээд одоо өөрөөр хэлбэл хевд оруулаад загвард гарах хийх нь л дээ. Тий. За энэ ямар өргөтэй юм бэ? Цавуу төрөх нь. Энэ одоо жанхан манхуу төрөн дээр. Тиймэрхүү зорилттой. Энэ багцуудаа өөрөө хийж авдаг уу? Энэ тэгээ худалдаанаас авна хүн захиалгаар шүднийхээ хоол хоёрыг хэлж ийж. Энэ шүднийхээ нарийн бүдүүнийг одоо захиалгаа өгч хийлгүүлнэ л дээ. Тааруулна хийлгэнэ. За баярлаа. Бид багийн дарга Төмөр очтой уулзж байна л дээ. Энэ танаа багт одоо ийм үйлдвэрлэл эрхэлдэг. Ийм одоо мундаг сайхан бүтээл хийдэг, гутал ойдаг ийм улсууд байдаг юм шүү дээ. Ер нь танаа баг сумаас одоо хэр зэргийг дэмжиж байгаа юм? Манай баг сумаас ер нь сайн дэмждэг. Одоо энэ хоёр хөвгт байна. Дахиад даваа гэдэг хөгшин маань үлгэр дуурайлж зүйлдэг. За. Өндөр насд нь одоо 70 гарчихсан 75 6 та. Одоо сая одоо улсын тэр уралдаанд бас очиад оролцоод ирлээ. Тусгай байр эзлээд ирсэн. Тэгээд одоо тэрний шавнер одоо нарангүй, цэнцэсэн, бэжи цэцгэнэр байна. Одоо ингээд манайхан ер нь ерөнхийдөө бүгд одоо ийм үйлдвэрлэл эрхэлдэг. Ер нь гаднаас бол хувцсыг баг авч юмсахгүй шүү. Өөрсдөө хийгээд ингээд өөрсдөө ояа шидээд. Тий. Ялангуяа одоо энэ гутлын хувьд бол ер манай багийн брэнд. Цагаан нийтээ хоёр. Цагаан нийтээ хоёр. Тий. Энэ бол манай багийн яг үндсэн брэнд. Булган хангаа багийн тий. брэнд болж байна гэсэн. Брэнд бүтээгдэхүүн гэсэн үг. Тий. Энийгээр одоо бид нар бахархдаг. Одоо хаач өвсөн одоо манай цагаан нийтэйгээр 5 засчихсан байх. Эм манай цагаан нийтээ гэдгийг харагддаг. Юмсчөө гутал хувцсан бол эм манаахны гутал хувц байна гэдгийг харагддаг. Ер нь одоо манай багийн хувьд бол сум дотор бас гонцлог. Юмс зүйдэг хувцсунар ямар ч яссан гадныхаа гэртээ оруулж чадсан. Гэртээ гидсэнд оруулж чадсан. Ийм баг хамт олон байдгийг манайх. Ямар мундаг вэ? Тий. За баярлалаа. Ингээд таны ажилд амжилт амьдралд нь сайхан бүхнийг хүсээрэй. За ингээд манай нэвтрүүлэг энд хүрээд одоо өндөрлж байна үзэгчтэй. Бас цагтаа хугацаатай учраас бид нэр одоо даажраж байгаа нэвтрүүлгүүдийг бодох шаардлагатай болсон байна. Ингээд манай өнөөдрийн энэ Киргиз үйлдвэрлэл гэсэн нэвтрүүлэгт Овс аймгийн Киргиз сумын Булган хангаа багийн малчин Нямбу заамын түүний гэргийн алтан цэцэг гэсэн ийм уран гартай ойдолчод энэ нийгэмд одоо өөрөөр хэлбэл баялаг бүтээгчид оролцож байгаа явдал
би их баяртай байна. Ингээд энэ хоёр залуудаа ажилд нь амжилт амьдралд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ёроё. Ингээд манай нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна үзэгчдээ. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Баяртай үзэгчдээ. Баярлалаа.